Ард түмний хайрлын намын дарга тус намаас улсын хурлын сонгуулийн 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт нэр дэвшиж буй гүн далайг тойрогтой сонгуулийн сурчлагаагаа биечлэн хийх нөхцөлийг хангаж чартер нислэгт багтаахыг шаардсан тус тойргийн сонгогчдын төлөөлөл эрх чөлөөний талбайд цуглаан зохион байгууллаа. Тодорхойлбол улсын хурлын сонгуулийн 17 дугаар тойрог Хөвсгөл аймагт ард түмний хайрлын намаас нэр дэвшиж байгаа гүн далай 2 дугаар сард Тайландын Ван тусад эмчилгээ илгээхээр гэр бүлийн хамт зорьсон бөгөөд их орондоо буцах хүсэлтэд илэрхийлсэн боловч зөвхөн бага насны хүүхдийг ээжтэй нь явуулна гэдэг үндслээр тусгай үүргийн нислэгт багтаж чадаагүй юм. Тэрээр хөлийн чандад бууж сонгуулийн ерөнхий орооноос нэр дэвших хэрэгээ баталгаажуулж өдөр бүр 5-аас 10 минутын лайв хийн үзэл бодлоо илэрхийлж эргэс сонгогчтойгоо захимаар холбогдсон сонгуулийн сурчлагын ажлаа явуулж байгаа юм. Монголын улс төр гүндлээгүй одоо 8 жил болж байна. Одоо энэ 2020 оны сонгуульд гүндлээ өөрөө бие давшаад ингээд явж байхад одоо гадаад байжсэн байл та. Тэгээд одоо энэ 20 цэрийн дэглэм маань үүсдэд гүндлээг нааш навчилсан чинь ирэх гэсэн чинь ирүүлэхгүй байгаа юм байна. Одоо тэр Зүүн Азид явж байгаа тэр онгоц монгоцондоо гүндлээг багтаагаад энэ хөсөлцүүдийн сонгох эрх чөлөөг хангаад авчрахгүй бол манай хөвсгөлчүүд бол гүндлээг дэмжиж хөвсгөлийн талбай дээр загсаж байна одоо. Улаанбаатар хотод байгаа бидний хэсэг иргэд бас гүндлээг дэмжиж тэр хүнийг нааш энд авчраач, сонгогчтой нь уулзуулж тэр хүнийг улсын хурлд хүүхий байгуулагт нь оруулмаар байна. Тэр хүн байх үедээ бол гүнтэй хүүхдийн мөнгө, эрүүл мэндийн салбар гэдэг их олон зүйл хийсэн. Гүндлээ хөвсгөлчүүдэд их ээлтэй гүшин байхгүй юу? Улсын хурлын 17 дугаар тойргийн сонгогчид хөвсгөлийн сонгогчдын сонгох эрхийг хангах үүднээс нэр дэвшигч гүн далайг тойрогтой биечлэн сурчлагаагаа хийх ёстой гэж үзэж байгаа. Бөгөөд 17 дугаар тойргийн сонгогчдын төлөөлөл улсын онцгой комист хандан нэр дэвшигч гүн далайг тусгай үүргийн нислэгт багтаахыг шаардсан эрх чөлөөний талбайд цуглаан зохион байгууллаа. Нэр дэвшигч гүн далайг дэмжигч сонгогчид мөн өчигдөр дээрх шаардлагыг тавьж Хөвсгөл аймгийн Чингүнживийн талбайд цуглаан зохион байгуулсан юм. Тэр хүнийг энд нь авчираа сонгуульд нь оролцуулаад сонгох эрх чөлөө, сонгогдох эрх чөлөөг нь хангаад ингэмээр байна. Энэ 20 цэрийн дэглэм бол хүнийг тэр юу яах улс төрчдийг намнах хэрэгсэл биш шүү дээ. Одоо энэ сүүлийн үед өрсөлдөгчдөө намнахын тулд гадаадд байгаа энэ гадаад нь гацаах одоо энэ тэнд байгаа хүмүүс өрсөлдөж байгаа хүмүүсийг нь шор орон даваач хийх харлуулах ийм асуудлууд ингээд байгаад байна. Тийм учраас бидний нөхөд бол одоо шударгаар өрсөлдөё. Гүндлээ 2002 онд бие даан нэр дэвшиж Хөвсгөл аймгаас улсын хурлд сонгогдож байсан бөгөөд энэ удаа тэрээр баялаг, боломж, бизнесийн шудар хуваарлалт урайтай улсын хурлын сонгуульд оролцож байна.